Бурхны хоёр тэнцлээ. Хингийн өнтрийг аль нэг орж ирэхээ. Комент хийсэн зарим нь топ болцсон байх шиг. Тэгсэн мөртлөө хингийн өнөөж шиг инээдэр. Яана. Та тийм боловсрлоо өмнөх гэж. Яа, мэдчихэрэг. За тэрчэл яах. За Нимба маань нэлээд улаан ирж явах шиг байна. Нэлээд чичирж явах шиг байна тийм ээ. Яагаад ингэн улаарын чичрээд байна вэ? Ардаа ямар нэг юм байна да тийм ээ. Асар их мөнгө шүү дээ. 1 км зам $20 сая гэж байгаа шүү дээ. Хэрвээ бид нар тийм ээ надад л жишээлбэл юм уу танд ч юм уу ингээл $20 сая өгчүүл яах вэ? 70 тэрбум төгрөг. Энэ бол асар их мөнгөний зодон болж юм л та. Үнэхээр улаан ирж алалцж юм л та эднэр. Би тэгж хардж байгаа шүү. Хардж байгаа гэдэг үгээ баян хэлж яахгүй болохгүй. За нэг тийм байна. За хоёрдугаар асуудал. Туулгалч одоо ингээд хөдөөхээр байгаа юм шиг тийм ээ. Зүгээр ингээл талаар урсч идэг гол юм уу яа тий? Эзэнгүү газар урсч идэг гол юм уу? Гэдгийг нэг асуучмаа санагдаад байна. Гэхдээ энэ тоолголч нь энэ Улаанбаатар хот дундуур урсч байгаа юм байна шүү дээ. Гэхдээ тэгэхээр чин тэр голыг чин усыг ингээд Улаанбаатар руу оруулахгүй гэдэг нэг хамгаалсан далан байж таарна. Мөн үү? Эсвэл байхгүй тэгэл ингээл 100 болгон үер болонгот энэ туулын ус Улаанбаатар руу орж ирээд тийм үү? Гэхдээ туулын усыг ерөөсөн үед нь оруулж ирэхгүйгээд нэг далан барьцсан байгаа юм биз дээ. Гэхдээ зүгээр тэр далан дээгүүр нь л нэг 4 игний зам тавьчихад яагаа болохгүй байна. $2 сая. Тийм ээ билээхэн тэр яарамшаа нисгээс шинэ онгоцны буудлын хүртэл 50 км зам тавьчихсан л байж л биш 54 км зам 1 км-ийн $2 сая. Тийм. Гутар ч бас 6 игний шүү хөрх юм зайлвал. Гэхдээ тийм тэрэн шигийг нэг за боли 4 игнийтэйг $2 сая яагаад тавьчих болохгүй байна. Заавал яагаад гүрэн байгууламжтай гэд $20 сая тавих гэж чичрээд байна. Энд ямар учир байна? Тэр дундаас нь $18 сая хэн идэх гээд байна, уух гээд байна гэдгийг нэг тодруулмаар байна. Би тэгж хардаж байна. За 3 дугаар асуудал. Би энэ бас бурхны хүү юм чинь бас нэг хөөцөлдөж байгаа энэ туулгал дотор нэг тийм ээ туулгалын айс ав дотор нэг газар авъя гэж бодоод байна л да. Тэгээ би бас нэг юм гадсан суурмөр хийж хагаад нэг тийм ээ нэг байшин барьчт юм уу нэг 7-8 давхар байшин барьчт юм уу гэж бодож шүү дээ доороо гүрэн байгууламжтай. Хэрвээ тэгвэл та нар надаас байр авах юм байх уу? Агаар дээр би нэг 20 метрийн өндөр дээр сэхлүүлэг гүрэн байгууламж хийж байгаа ч юм уу гадсан суурь хийж байгаа ч юм уу нэг 20 метр дээрээс дээшээгээ нэг 7-8 давхар ч юм уу байшин барьсан байвал энэ Нимбаг дэмжиж байгаа нөхдүүд дотроос нэг хүн ер нь тэр надаас байр авах болов уу? Та нар ер нь тийм байран дотор амьдрах уу? Хинч амьдрахгүй шүү дээ. Гэхдээ тэгсэн мөртлөө ингээ гол дээр, голын намган дээр гүүр тавьж байгаа дээгүүр нь дамнуураа тавиад зам тавина гэдэг ихэнгүүт дэмжиж хараад байгаа. Гэхдээ би өөр гайхаад байгаа нэр. Үндэ ойлгохгүй нэр. Гэхдээ тэр хэр удаанд дисэх вэ? Цаана 20 жилийн хугацаатай дисэх байх. Мэдээж хэрэг тэр үстэй гол дээр ирсэн зам чинь. Гүүрэн дээр явж байгаа зам чинь тэр их ачаалттай зам чинь. 20 жилээс илүү хугацаанд дисэхгүй байх гэж би бодож байна. Тэгээ нөгөө их асар их мөнгө зээлсэн. Тэрнийгээ төлөөд дууссан. Гүүрэн нураад дууссан. Гэхдээ яг л ийм юм болно. Нэрэн шүү. Бид нар энэ зүгээр нэг хотынхоо нэг ойр зүрийн замын бөглөөг засч чадахгүй хүмүүс яаж гол дээр барьсан гүүрний засварыг хийж чадах юм бэ? Чадахгүй шүү дээ. Чацгануудаа. Та нар дотор тийм хүн байна уу засчих хүн? Хүрцэж өрж чадахгүй. Гэхдээ энэ бол нэр Монгол улсыг өрөнд оруулах төлөвлөгөө баха. Би тэгж хардж байна. Яагаад заавал Монгол улсыг энэ асар их мөнгөний өрөнд оруулж энэ газар нутгийг тастаж өгүүлэх гэдэг юм. Улаарын чичрээд намайг алчаад энийг зогсоогоор энэ төр гэдэг юм. Би ингэж хардж байна.
За дөрөвдүгээрт төгжрлийг буруулна гэж лай болоод байгаа энэ малнууд нэр яана аваргууд. Би та нараас асууя л та. Яармгийн зам урд нь 2 игнэ байсан тийм үү? 6 игнэ сайхан зам болгосон уу? Болгосон. Одоо бас энэ 6 игнэ зам энэ гэдэг нэг үлгэр шиг юм яриад шүү дээ. Тэгээ яасан? Төгжрөл чи арилсан юм уу? Яг л ийм юм болно шүү дээ. Сайхан зам тавигдлаа, хажуугаар нь асар их олон барилга байшин баригдлаа. Буцаад бүр хизээж арилахгүй гацаа цэлтрийн гацаа төгжиж болно шүү дээ. Нүдэн дээр чи яармгийн зам гэдэг ингээд бэлэн байж хахад дахиад яагаад туулын хордны зам тавиад төгжрдээс арилчихна гэдэгт итгээд байна. Үнэхээр хөлдөө нэрэ яана. За юм байна. За тэгээд дараагийн бичлэгүүдийг хүлээж авч үзээрэй. Баяртай. Нямбаг нэрэ хэрүүлэр хинж барахгүй мэн гэдэг. Надтай нэг хэрэлдүүлээд гэж. Нааж яагаад ирэхгүй л дээ.